удаа мастерын сэтгэлийн талаар мэдээлэл хүргэхээр студидтэй Техас A&M University-гийн төгсөгч Мөх Золыг урьсан байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан амруу. Сайхан та хоёр сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За та тэгэхээр Fulbright-ийн тэтгэлгээр Америкийн нэгдсэн улсад сурсан гэж байна. Тэгэхээр яг энэ тэтгэлийн талаар бид нас ерөөхдөө товчхон танилцуулаач. За. Fulbright-ийн тэтгэлэг маань Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн засгийн газрын хамгийн том тэтгэлэг төлбөр байгаа. 160 орноос оюутан ерөнхийдөө авдаг. Тэгээд Монгол улсад болохоор 1 сард 3 сард зарлагддаг байгаа. Америкийн нэгдсэн улсаас санхүүжилттэй, Монгол улсаас санхүүжилттэй гээд нийлээд ер нь 9-10 хүн жилд авдаг байгаа. Та тухайн үед он тоолын ус хэлэхгүй хэдэн онд хэрхэн яаж энэ тэтгэлгийг олж мэдээд орж байв? Ер нь миний хувьд бол энэ тэтгэлгийг бол эртнээс ер нь мэдчихсэн л да. Тэгээ өөрөө бас нэг 3-4 удаа аплайдаад өргөдлөөгөөд тэгээ бас тэнцэж байгаагүй. Тэгээд хамгийн сүүлд 16 онд яг зарлагдахаар нь өгөөд яг тэр үед бол тэнцээд явсан. Тэгэхээр 16-аас 18 онд 2 жил мастер сурсан гэсэн. Төрийн удирдлагын чиглэлээр. Тэгээд 16 онд одоо шинэ шалгархаас өмнөх алдж исэн зүйлүүд маань юу вэ? Гоё асуулт байна. Тэгэхээр яг би урд нь ол өгж явахдаа миний бодлоор зүгээр ингээд тулгаад тэгээд нөгөө техникийн шат гэж ярьдаг одоо яг өргөдлийн шатанда дандаа угаасаа мэдээж тэндээ шалгараагүй тэгээд сүүлд нь ингээд хараад хахад ерөөсөө алдаа нь гол нь сайн бэлдээгүй эртнээс сайн бэлдээгүй тэгээд ер нь тулгаж өгөөд тэрэн дээр айгүйх алдчихсан санагдсан. Тэгээ сүүлд хамгийн сүүлд одоо нилээ эртнээс бэлдээд бас эсэн дээрээ маш сайн анхаарад олон дахин засвар хийгээд тэгээ сайжруулад явуулсан бас шалгарахад бас нөлөөсөн юм болов уу гэж боддог одоо. Тэгээ Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бас өндөр томоохон хэмжээний тэтгэлэг гэж 160 гаруй орноос цөөхөн хүмүүс авд юм байна. Өрсөлдөөн мэдээж өндөр бах. Ер нь яг ямар үе шаттайгаар авдаг талаараас бид танилцуулаач. Ерөнхийдөө яг өргөдөл одоо аваад дуусах яг сургуультай явах хүртэл ер нь бол нэг жилийн процесс болдог. Яг жилийн үйл явц болдог. Тэгэхээр яг өргөдөл гаргачаад хамгийн ихэнд ер нь базаж ярих юм бол 3 үе шаттай. Эхлээд бол өргөдлийн явц буюу одоо яг бичиг баримтын шалгалт. Тэрэндээ хэрвээ тэнцсэн тохиолдолд дараа нь ярилцлагын шатанд ороод ярилцлагын шатнаасаа тэнцсэн тохиолдолд бас тэндээсээ одоо сургуулиудад нь өргөдлийн явуулаад бас сургуульдаа бас шалгарах бас явц байгаа. Сургууль дахиад сонгох нь. Тий, ер нь бол хид хідэн сургуульдаас өөрийнхөө сонирхлоороо өргөдлийн явуулаад тэндээс нь бас сургууль нь сонгосон тохиолдолд бас явуулдаг. Ер нь нэлээд шат дараалтай юм жилийн процесс болдог. Таны яг эсэн дээр гол давуу тал болон бичсэн зүйл маань юу байсан болоо? Яг миний сонссноор жилд нэг ойролцоогоор 500 хүн өгдөг гэж сонссон. Яг ихний шатанд одоо цаашаа явахын тулд тэгээд яг нөгөө түрүүн ярьсан нөгөө алдаан дээр үндэслээд би сүүлд өгөхдөө яг өөрийнхөө одоо сайн бодож байгаа тэртнээс яг миний амьдралд одоо юу гэдэг эргэлт болсон миний одоо бодлыг өөрчилсөн ч гэдэм амьдралыг харах өнцгийг өөрчилсөн тэр үйл явдлууд юу байсан бэ? Тэр нь яагаад одоо энэ дээр ингээд нэмж одоо өдийг болтол бий болгосон намайг бий болгоод тэгээд энэ дээрээ би яг ямар зорилт туршлаган дээр үндэслээд өөрийгөө одоо тэгээ сонирхол зорилтыг олж авсан. Тэгээ энэ бүхэн маань одоо яагаад намайг одоо сайн одоо өргөдөл гаргагч болоод цаашдаа амжилттай сурахад нөлөөлөх юм ингээд нэлээд нуанстай уялдаа холбоотой бас сайн бэлтгэж бичсэн байгаа. Тэгээд энэ тэндээс бас нэлээд одоо судалгаа хийж ямар өргөдөл мэдээж эрэхтэй ямар эссе одоо шалгарахад нөлөөлдгийг юуг нь голчлох хэрэгтэй ингэж маш сайн эрэл хайгуул хийж судалсан. Тэгээд яг л гэтээ мэдээж эрэг өөрийнхөөрөө яг л өөрийнхөө туршлага өөрийнхоороо үнчээрэл бичих мэдээж эрэг өөрийнхөө туршлаган дээр үндэслэж бичих хэрэгтэй. Тэгээд ер нь айгүй сайн бэлдээд дахин засварлаад бас хүнд найз нөхөдтэй одоо юу гэдэг эсвэл академик талаасаа багшаасаа ч юм уу юу гэдэг хин нэг нь итгэж болохгүй хүнээсээ зөвлөгөө аваад байнга үзүүлээд сайжруулах хэрэгтэй. Таны ярианаас бол бэлтгэл хамгийн чухал гэдгийг бол ойлгож байна. Та түрүүнд хэлж байгаа хамгийн ихний техникийн шатан дээр бол нөгөө бичиг баримт бүрдүүлэлт
гэж ярьсан. Тэгэхээр бичиг баримт бүрдүүлнэ гэхээр ер нь ямар төрлийн бичиг баримтууд байх шаардлагатай. Яг таны одоо яг энэ төрлийн тэтгэлэгт шаардлагатай цаанаас нь шаарддаг тодорхой бас нөхцлүүд байгаа байлгүй ах уу. Та бүхэн ч гэсэн одоо сонирхож байгаа хүмүүс маань бас Америк элчин сайдын яамны вебсайтанд ороод хайгаад тэн дээр бүх мэдээлэл нь байдаг. Гэтэ ерөнхийдөө эссе тэгээд 3 хүнээс тодорхойлох захидал тэгээд мэдээж эрэг нөгөө бакалаврын мастерт явж байгаа болохоор бакалаврын диплом бас дүнгийн хуулбар гэх мэтчил яг л өөрийн чинь батлах тэр бичиг баримтуудыг хамгийн ихэнд шаарддаг байгаа. Мастрын хөтөлбөр дээр одоо ажлын туршлага бас нэлээд хараад байдаг. Тэгэхээр ялангуяа энэ төрийн чиглэлээр суралцж байгаа тохиолдолд бол тэчнээн жил тийм газар ажилласан байх шаардлагатай гэдэгс шалгуур байсан уу? Байсан. Ерөнхийдөө 1.5 жил бүтэн цагаар ажилласан ажлын туршлага байдаг юм байлаа. Мастерт бол энэ нь болохоор мэдээж эрэг нөгөө өөрийнхөө сонгосон энэ чиглэлээр бас мэдээж эрэг ажиллаж исэн туршлагатай байвал илүү түлхэц болно. Гэхдээ миний хувьд бол яг энэ чиглэлээр ажиллаж исэн бас туршлага байгаагүй ч гэсэн бас юу гэдэг юм бас эсэгээ гайгүй бичээд бас сонгогдсон болов гэж бодож байна. Хоёр дахь шатн дээр бас нэг ярилцлагын шатыг бас сонирхмоор байна. Ямар асуултууд ирж ив? Хамгийн одоо онцлог сонирхолтой асуулт ямар асуулт байсан бэ? Ер нь бол эхлээд надад ажлын ярилцлагатай эхлээд бол айгүй адилхан санагцсан. Одоо яг өөрийгөө ингээд танилцуулна уу? Яагаад тэтгэлэг хөтөлбөр төхөөрөлсөн гэд тий. Гэхдээ мэдээж тэтгэлэг хөтөлбөр маань өөрөө одоо гол зорилго нь ерөөсөө одоо улс орнуудын одоо хоорондын ойлголцол солилцоо одоо соёлыг түгээж одоо бие биентэйгээ илүү ингэж нэгдснээр мөр зэрэгцэн суралцсанаар бие биенийгээ илүү ойлгох ийм одоо зорилготой хөтөлбөр. Тэгэхээр яг энэ талаас одоо улсынхаа соёлын хэлч байж болох хүн байна уу? Энэ нь яг одоо өөрийнх нь одоо өргөдөл өгсөн бичиг баримтууд болно. Эсэн дээр бичсэн болон өөрийнх нь ярьж байгаагаар бас илэрхийлэгдэж гин үгээ тэр талыг нь хардаг санагдсан. Тэгээд ороод бас нөгөө 4-5 хүн ингэж суугаад ингэж яхаар бас нэлээд сандраад тэгдэг юм байлаа. Тэгэхээр бас л адилхан ярилцлаганд орохдоо миний бас зөвлөх юм бол бас өөрийгөө толинд хараад ч юм уу эсвэл найз нөхдөйгөө суугаад ч юм уу маш сайн бэлдэх хэрэгтэй. Яг л ийм асуултууд ирж магадгүй гэж өөрөөсөө байнга асуулгаж яг л өрөөнд сууж байгаа юм шигээр одоо дүрд ороод яг сайн бэлдэх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр сайн бэлдсэн ч гэсэн заримдаа хүмүүс сандарснаасаа болоод ярьж чаддгүй. Хэдэн асуулт ирв? Одоо яг тэрийн тоочнээс харахгүй байна. Гэхдээ бас нэг 4-5 асуулт ирсэн санагдаж байна. За тэгэхээр бас нэг талаараа ер нь ингээл мэдээж оюутан залуучууд төгссөн бакалаврын зэрэгтэй хүмүүссэн магистрээр ингээл гадны улс оронд тэтгэлэгтэй хамрагдахыг бол хэмбүрл өсөж байгаа. Гэхдээ бас нэг зүйл байгаа тийм тэрний юу гэхээр яг ингээд тэтгэлгээ авлаа гэж бодоход замаас нь шантраад одоо орхих тохиолдлуудсан бас нэг талаараа байгаа тийм. Тэгэхээр таны хувьд ер нь анх бодож ирсэн төсөөллөөр ер нь очиход ер нь хэр өөр санагдчих вэ? Бас маш гоё асуулт байна. Маш өөр байсан. Яг одоо бид нэр ингээл бодоод Америкт очих юмсан, сурах юмсан гоё эндээс л барыг явуучвал тэнд очиод угаасаа бүх юм сайхан нээлттэйгээл ер нь яг тэгж боддог те. Тэгээд миний хувьд бас нөгөө нэг дээрээс нэмээд бас нөгөө 3 хүүхэдтэй явсан болохоор бас тэн дээрээ нэмээд одоо ганц би явснаас илүү бас одоо юу гэдэг юм бас тийм бэрхшээл айгүйх байсан л да. Тэгэхээр бас хэрвээ зүгээр ямиг яаж гэдгөө мэдээж эрийг одоо 2-3 хүүхэд гаргасан ч гэсэн ээжүүд маань бас оройтойгоо гэдгийг бас энд бас дэмжиж хэлмээр байна. Хэрвээ тэгж явж байгаад маш сайн бас эртнээс хэрвээ ярилцлагын шатанд тэнцээд ингээд бас явах нь жоохон тодорхой болчвол эртнээс бас бүх талаар нь судлаад хүүхдээ авч явах гэж байгаа бол хүүхдийн сургалт сурталчилгаа ямар байдیں۔ Одоо амьдрах нөхцөл ямар байдیں۔ Бүх талаас нь бас судлаад сэтгэл зүгээ гэр бүлийнхаа хүнтэй ч гэсэн бүх талаас нь бас бэлдээд явбал зүгээр гэж хэлмээр байна. Энэ зураг харагдаж шүү дээ танаа гурав. Ямар хөөрх юм бэ? Ээжээс та маш сайн дэмцсэн баха танаа гурав хүүхэд. Манай ээж бол нөхөр яваад намайг бас сурахад дэмжсэн. Одоо энэнгөөр бас дамжуулаад баярлалаа гэж хэлмээр. Тэгээ таныг ер нь ингээд ярьцлагаас ингээд бид нэр ингээд анзаарч байхад та бол их шантрахгүй их мундаг байна. 3 удаа өмнөөс ингээд оролцож ирсэн гэдэг чинь бас залуучууд руу уриалахгүй ер нь нэг удаа орлого хийж үзээд амжилтгүй болсон тохиолдолд шантраад зогсох тохиолдод байдаг. Тийм учраас тэр залуучууд тэглгүй ах уу би одоо ганцхан энэ Fulbright ч зөндөө олон тэтгэлэг тас өгөөд одоо өдийг болтол энэ тэнцгээс өмнө байнга одоо мэдээж унж бүтлгүүцчихсэн. Гэхдээ тэр болгон маань айгүй сайн туршлага болт юм лээ. Дараа нь юунд анхаарах хэвээр ер нь бүх тэтгэлгүүд бас ингээд хоорондоо мэдээж
тусдаа өөр улсуудынх арай нэг жоохон ялгаатай байдаг ч гэсэн ерөнхий одоо нэг шаардлага нь нэлээд хоорондоо адилхан байдаг. Тэгэхээр тэр бүтлгүүтэл болгон маань намайг одоо юу гэдэг туршлагатай олж цаашид юун дээр анхаарах тал дээр бас айгүйх тусалсан гэж боддог. Тэгэхээр та бүхэн бас хэрвээ унж одоо ямар нэгэн байдлаар бүтлгүүцсэн бол бас боломж байгаа шүү. Бити одоо бууж өгөөрэй, дахин өгөөрэй л гэж хэлмээр. Тэгээд миний хувьд бас Австрали улсад мастрын зэрэг хамгаалсан л та. Тэгээд тэнцээ сурж байхад маш олон засгийн газрын тэтгэлгээр ирсэн оюутнууд бол байсан. Хэдийгээр одоо тэтгэлгээр ирээд суралцж байгаа одоо өөрөөсөө зарлага гарахгүй ч гэсэндээ сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй хүмүүсийн хувьд бол бас хэцүү байдаг юм шиг санагдсан. Та сэтгэл зүйн талаас нь зөвлөгөө өгөхгүй юу юугаа ер нь юун дээр төлөрч илүү бэлтгэх шаардлагатай вэ? Ер нь бол бас яг адилхан хэцүү байсан. Тэгээд очоод яг ингээл эхний өдөр хичээл ороод 100 гаруй унших юм уу гэл маргааш ингээд түн шинжилгээгээ тэрээрээ гээл эхлэхэд би юунд бараг ирчвэ гэж бод. Ягаад тэгэхээр аргагүй те Монголын бас нөгөө нэг заадаг систем бас мэдээж яриг мастерын түвшинд маш өөр байсан л та. Тэгэхээр бас л ер нь бас сэтгэл зүгээрээ бэлтгэхийн тулд бас академик орчинд юу шаарддаг, чамаас бас тухайн улс оронд байдаг академик орчинд бас ямар ч оюутнаас юу шаарддаг, ерөнхийдөө яах ёстой гэдгээ бас судлах зүгээр. Гэхдээ хэрвээ очоод мэдээж яриг угаасаа хүний сэтгэл зүй соёлын шоконд ороод тэгдэг. Гэхдээ ер нь байнга л чиг шугамаа бариад би яг юуны төлөө ирсэн бilé яах гэж ирлээ гэд өдөө одоо туулсан замналаа одоо ч гэдэг юм уу ямар ч лээсэн тэгээд хэцүү байсан ч гэсэн үрийг л хэрэгтэй гэхдээ тэгээд 2-3 сарын дараа гайгүй болчихно бас тасаа. Энэ нэг талаараа бас их хариуцлага байгаа хэл та тэтгэлэг авахд мэдээж сурлагын дүн хамаарах байх нөгөө талаар бас очиод стипенд авч байгаа бол стипенд авахын тулд бас өөрийнх нь оноо хэрэгтэй болж ирэх байх гэх мэтлэн асуудлууд байх. Тэ энэ тал дээр хэлэхгүй. Яг уу тий хариуцлага бас байгаа. Гэхдээ бас дахиад зөвлөхөд тэднэрээсээ гадна хариуцлагаа мэдээж ухамсарлаад би одоо улс орныхоо соёлын илч болоод энд ирсэн одоо би ганцаараа биш миний гэр бүл дээрээс нь Монгол орн гэд бас бодох хэрэгтэй. Дээрээс нь мэдээж хүн л юм чинь мэдээж бас тий сэтгэл зүгээр одоо унах үе гарна. Тэр үед бас тухайн орчиндоос амархан тасаад найз нөхөдтэй болоод юу гэдгийг те янз бүрийн клубүүд байд юм уу тэр бүхэнд нь хамрагдаад тухайн орныхоо соёл бас орчиндоо тасаад ирэхээр хүн бас шал өөр болдог. Тэгэхээр бас тэр талаас нь бас зөвлөмөр байна. За тань маш их баярлалаа. Бидний ярилцах цаг ерөөхдөө өндөрлөж байна. Тэгээд мастрын хөтөлбөртөө тэр дунд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөртэй холбоотой хэрэгтэй мэдээллийг хүргэсэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.